Snowboarding тамирчин Монгол улсын 9 удаагийн авраг Хишигбаатар таныг студид орж байна. За сайн байна уу өглөөний минь. Сайн байна уу? Өглөөний минь та чихвчээ зүгээд микрофон өөртөө ойртуулад тогтоосоогоорой. За өнөөдрийн зочноор сноубордын тамирчин Монгол улсын 9 удаагийн авраг Хишигбаатар байна. За тэгээ бид таныг танилцууллаа. Таас бидэнд өөрийгөө дэлгэрэнгүй сайхан танилцуулаад ярианд орох юм. За намайг Хишигбаатар гэдэг. Тэгээд сноубордер хичээлээд 10 гаруй жил болсон байна. Ер нь нөгөө нэг юм сонирхолт адал явдалд аялал сонирхолтой юм спортуудаар хичээлээд ер нь 10 гаруй жил болсон яг. Нэг спортноос нөгөө спорт руу ингээд шилжээд угаасаа нэг экстрим спорт гэж ярьдаг те тэр ингээд хоорондоо ингээд уялдаа холбоотой байдаг болохоор тэгээд нэг иймэрхүү зүйлээр хичээлээд бас нэг 10 гаруй жил болсон яг иймэрхүү сонирхогч. Тий. Анх яаж эхэлж ирсэн бэ? Скейтбордноос эхэлж ирсэн үү? Скейт дундаг байсан тий. Скейт дугуй. Тэгээд ер нь бол маа найз уруу татсан. Тэгэл эхлээл худлаа ярьсан л та. Ингээл чи уул нас гулгаал нэг дарахгүй ч л ингээл 2 3 м цас санраал гээл тэгэл тэр ярианд нь боллоо. Оюутгой ч оюутнууд нөгөө стипенд өгдөг байсан шүү дээ. Тэнгүүж стипендтэй тий шууд цуглуулж байгаа л яг шууд өөрөө унж үзээг байж байгаа шууд судалдаж авч ирсэн. Тий. Тухайд ямар багшаар гэдэг ч юм уу яаж сурч ирсэн бэ? Багш магш байхгүй яг бүгдөө нийлээл. Яг ска резорт байсан дээр бүгдөө нэг шаргам орт руу явж уулнаас гулгадаг байсан. Тэгээ шоргоос нүрээ харчаад энд хараа үнсрий гээл тэгжлээ эхэлж ирсэн да. Анх яг унжаах үеийн тэр дурсамжаасаа эргэн санавал тэр үед яг ямар мэдрэмж төрж исэн бэ те 10 гаруй жил одоо тууштай яг энэ спортоор хичээлж байгаа гэхээр тэр үед их хүчтэй мэдрэмж өгсөн болоод ийм урт хугацаанд одоо хичээллэх гүр нь болсон юм болов уу? Тий одоо за мэдээж тэр авдаг мэдрэмжүүдийг бас юутай ч зөвлөшгүй. За анх сурж байгаа анх тэр хийж чадахгүй байсан одоо үзүүлбэрч гэдэг юм уу тэрийг бууж байгаа мөч тэгэл маш олон зүйлүүд л байж байгаа. Тэгээд өндөр уулнаас гулгаал яг буусны дараах тэр мэдрэмж гэдэг юм алтай таван богдны одоо их оройноос одоо оргилуудаас одоо Монголын их сайхан оргилуудаас болгож буусан ч гэх юм. Тэр мэдрэмжүүд л цааш ингээд явах. Ер нь бол бас нэг юм дон гэж болсон юм үлдээ донгууд бас нэг юм амралтай болох юм уу. Яг одоо бас бичлэг гарч ийн бид тэр хамтдаа жоох хэсэг үзээ. Тэгвэл дууг нэлээд чармаа шиг. Анх яаж сурсан бэ гэдгийг их сонирхолтой санагдаад байгаа байхгүй. Ягаад тэгэхээр би өөрөөс сноубордоор хичээлхийг амар хүсдэг байсан юм. Тэгээд яг надад зааж өгөх гэдэг дээр л би гацаад исэн л да. Тэгээд тийм учраас би бас танаас дахин асуугаад байна л да. Ер нь яаж ингэж сурсан? Эсвэл бичлэг үзсэн үү? Хүн бол 2 удаа хөлд ордог гинэ. Нэг нь яг өөрийнхөө хөлд, нэг нь бол цааны муу сноуборд. Яг л дахиад яг хөлд орж байгаа юм шиг учир нь ойлгохгүй. Хараад ингээд хүмүүс гулгаад хажуучин гулгаад идэг. Яг адилхан хийхээр болохгүй. Тэгээ уул нь ингээд иш тэгээд мэдчихээд байгаа байхгүй. Тэгээд ингүүд бийг үүсгэж өгөхгүй ч гэдэг юм. Тэр яг нөгөө нэг юм жоохон дөртөө хүмүүс бол гяс урчин нэг 7 хоногийн хугацаанд ч гэдэг юм. Арс өөрийгөө да биед дагаад аваад явчих чадвартай болдог. Тэнгүүд мэдээ жоохон удаан сурж байгаа байдаг бас хүмүүс байдаг. Би одоо өвөлдөө хаяа бас нэг багшилдаг шгшогийн тамирчин баймчдыг бас тасгалжуулж явж байгаа байхгүй. Тэгэхээр яг хүмүүсийн харахаар ер нь бол тууштай ер нь бол нэг 7 хоног нэг өдөрт 3 цаг зарцуулсан байхад нэг 7 10 хоногийн дараа биед дагаад аваа явчих хэмжээд явж байгаа. Тэгэнгүүт 3 жилийн хугацаанд нэг сард нэг ч ирдэг ч гэдэг юм уу тийм ингээд ирээд яг сайжрахгүй бах байдагтай байгаа л хүмүүс байгаа. Тийм тэгэхээр нөгөө нэг сурсан юмыг дараагийн өдөр нь баталгаажуулаад тэр сурсан юмаа ингээд баталгаажуулаад явахын оронд сард нэг ирчингүүд дараа ч юу гэж нэг юм сурч дахиад нэг сарын дараа байхгүй болно гэдэг нэг зайн холдоод идэг. Тэгэхээр зоригтойгоор яг нэг 7 хоногийг өөртөө зарцуулаад нэг өдөр 3 цаг байхад ер нь өөрийгөө биед дагаад аваад явчих чадвартай болчих. Тэгээд хүнээс хараат бус нэг улирлийн турш гулгаж ингээд сурчна. Анхдаа яг шаргам мартлуу яваад найзуудтайгаа гулгадаг байснаас эхэлсэн гэж байна. Тэгэхээр одоо бол Монгол улсын 9 удаагийн авраг сноубордын. Тэгэхээр арай илүү мэрэгжлийн түвшинд очих замнал нь бас яг хизээнээс нь эхэлж байсан бэ? Гулгаж эхэлснээс хойш хэдэн жилийн хугацаанд. Тэгээд яаж одоо тэмцээн уралдаан тухайн үед болдог байсан үү? Тийм талаар бас үзэгчдэд илүү гоё сонирхуулаад түүхээсээ хуваалцвал тийм ээ. 13-аас 14 оны одоо сийс өвөл
хамгийн анхны улсын аварга хамгийн анхны чих миний анхны улсын аваргад орж исэн төв байгаа. Тэгээ Эрдэнэтэд болж исэн. Би урд нөгөө нэг спортын төв ордонд гимнастикийн зал гэдэг тэрэнд нөгөө нэг бэлтгэлээгээд ушаашаа сойлт тэг нэг хэсэг паркур гэдэг бас нэг годомжинд ингээ өсөр шараадаг. Тийм төрлөө бас хичээлж исэн болохоор яг тэр маань их юу болсон бах. Дэм болсон бах. Тэгээд snowboard cross freestyle гэдэг хоёр төрөл болдог байсан. Тэгээд анхны улсын аврагтаа ороод хоёуланд нь алтан медаль авч ирсэн. Тэгээд тэр маань их дэм болсон да нөгөө нэг урагшаа freestyle ч нөгөө үзүүлбэр агаар дээр иргэдэг байж шаардлагатай болно. Тэгээд агаар дээр backflip тэгээд тэрнээсээ жоохон давраад хоёр эргэлтч гэдэг юм агаар дээр double backflip эргээд тэгээд ер нь ихсэн. Яг тэрнээс гадна нөгөө нэг том уулнаас гулгаж эхэлж ийн гэдэг чи яг нөгөө бүх юмаа мэдээд өөрийгөө авч яваад амиа даагаад тэрнээс юу гэдэг заа нэг мэрэгжлийн түвшин рүү зүгэлж байгаа юм байна, жоохон ойртож байгаа юм байна гэдгээ мэдэрч гисэн юм уу. Том уул гэдэг бас тусдаа нэг юм скил левел үждэг. Бас тийм ээ тий. Бараг бас уулчин болох шаардлага. Тий, уулчин болох шаардлага тий. Вау. Тэгэхээр яг анхны тэр тэмцээн 2 алтан медаль авдаг нь гэдэг нь хичээлж эхэлснээс хойш хэдийн хугацааны дараа байсан гэсэн үг үү? Хичээлж эхлээд тэгэхээр бараг тэр жил хичээлж эхэлсэн баха тий. Яг тэрний өмнөх жил нэг сизон их шарга март яг скайдер очивол булгаал яг тэр өвөлдөө гэх юм уу? Тэгэхээр ер нь бол нэлээд өвөгдөл байсан. Тий, хүмүүсээ тэгж л хараад тийм чадвар байсан мэн тий. Нэг дэлчилсэн цаанаасаа нэг юм бас ягаад юмтай тэгээд тийм дурдахад бас манай өвөө маань бас уулчин. Цанчин триатлоны тухайн үед улсын рекорд ийзэн байсан. 3 төрөлт нэг үгээл дугуунаад сэлдэг тэрнэр эзэн байсан. Тэгээ уулчин цанчин тийм юм байсан юм л. Тэгэхээр бас уулчгийн гэдэг шиг тийм бас нэг юм өгөгдлөөс байна байсан юм шүү дээ. Тэгээ би бас эндээс нь асуух нөгөө хүмүүс нэг дуртай зүйлээ хийж амьдрна гэл ярьдаг шүү дээ. Тэгээ одоо яг бодитөл дээр энэ нь бол яг хэр амар бас хэцүү байдаг гэдэг. Энэ талаас та өөрөө юу гэж бодож байна? Яг би ч бас нөгөө нэлээ олон жил бас ингээл аялал экстрем спорт ялангуяа хөдөө өрөөж байгаа юм чинь завь дугуй тэгээ уулан давирн хадан давирн ч гэдэг юм иймэрхүү юм чинь дандаа ингээд гадуур байглаар тэгээ ингэж аялж явж байгаад яг одоо за ер нь ингэж эндээс бас нэлээ их юм сурж авсан тэгээ тэндээсээ даялжуулчлалын чиглэлд одоо ажиллаж байгаа юм. Тэгэхээр яг нөгөө нэг яг өөрийнхөө хийдэг зүйлийг ажиллаа болгоод явж байгаа. Тэгээ бас өвөлдөө сноубордын багш тасгалжуулагч гэж явж байгаа. Яг энэ зүйлээр яг одоо тэгтээ бас эн чинь бас нэг тийм амархан ирээгүй бас зөндөө олон золиосууд бас байж байгаа тий. Тиймэрхүү. Тэгтээ юм золиосгүй яг амар юм гэж байхгүй шүү дээ. Яг нэ. Надад нэг түүх байдаг байхгүй юу? Би ярьж өгөхөө гэсэн тий. Нөгөө би Sky Resort-д очиод тэгээд ингээд цан унаад цан гэдэг шүү дээ тий. Цанаар гулгаад тэгээд эхний шатан дээр нь ингээд зааварчлагатаар айгүй сайн унтсан. Тэгээ хоёр дахь нь одоо левел дээр нь айгүй сайн унаад тэгээ гурав дахь нь билүү ингээд нэг юм нилээ өндрөөс ундаг. Одоо тэрийг багшаа юу гэж нэрлэдэг вэ? Хүрхрээ гэдэг зам нь хамгийн огцом нэсэн нь. Тэрнээс тийм ер нь огцомдоо тийшээ нь одоо би яагаад ч гарцсан юм мэдгүй эхний өдрөө би тэгж гараад тэгээд тэрнээс юу яаж яах та гулгаж байхдаа ингээд маш олон удаа өнхөрсөөр байгаад болсон байхгүй ерөөсө гулгаж биш өнхөрч буусан. Тэгээ манай аав ээж ч гэсэн намайг яагаад болгоцсон. Тэгээд би тухайн үед амар хичээд санаа зовоод гайгүй юу ямар байсан гэсэн айгүй гоё байсан гэд би тэрнээс хойш ер нь бол Sky Resort-д дахиж очиагүй байхгүй. Тэгээд таны хувьд бас юм нэг хөвчлөлтэй ч гэх юм эсвэл юм хүндхэн тэ эсвэл бүр ингээд шантарч исэн бас үе байдаг болоо тэрнээсээ хаваалцвал. За яг ялангуяа нөө ууланд явж байхад жоохон шантран л да тэгээд нэг уулын тэхий голд очиод зогсцсон ингээл доошоо дээшээ хэцүү цагаагаар муудсан шуураад идэг. Тэгэл энэ чи би юугаа хийж явж байгаа юм бол гэртээ орондоо өвтөж яахгүй ч гэсэн тийм их бодлоо төрөн тэгээд яг нэг уул чинь яг хүмүүсийг шалгадаг штэ. Чи бол хинч биш шүү гэж нэг нэслаа хийчихэж байгаа юм шиг. Нэг найзтайгаа нэг цагаагаар муудахыг мэдсээр байж байгаа нэг шуналтаад нэг уул руу гарсан юм. Тэгээд тэгэхэд л яг ёо чи гээл. Тэгэл энэ уул руу дахиад зүгэлэхгүй дээ гээл бодож исэн. Тэгэл яг тэрнийх нь 2 сарын дараа буцаж очиод яг өргөлдөж гарч исэн бас түүхүүд байгаа. Хаана? Алтай том богдын цагаан суурга гэдэг нэг уулын нэг гурвалжин пирамид чиг шавх өндөр. Энэ гарч байгаа хаана? Энэ болохоор хөвсгөлд мөг сардаг гэдэг Орос Монголын хэлдэг. Ямар гоё ярагдчихэв нэ.
бүр ингээд сэтгэл уужраал нэх гоё болж байна. Тэгээд үзэж байхад яг ийм байгаа юм чинь гараад тий очоод бас ингээд гулгаад бууна гэдэг бас нэг өөр бүр шал ондоо мэдрэмж байх та тий. Тэрийг бол хүн болгон авч чадахгүй. Тэгэхээр хүссэн болгоно авч чадахгүй. Тэгэхээр та бас нэг сайхан хуучлаач тий. Одоо мэдрэмжээсээ. Яг уулнаас бол 2017 оноос хойш одоо баг гулгаж эхэлж байгаа гэх юм уу. Тэгээ одоо бас гадны жуулчд аялагч нар одоо дэлхийн нодлон жишээлбэл яаваргууд ирж манай Алтай Томбогд кино хийчихэд яваад өгсөн. Тэгээд яг уул гэдэг бас тусдаа нэг юм амьдрал байгаа. Уулын амьдрал гэдэг. Сноуборд чинь ч гэсэн тэгээд тэнцээ чинь яг өөрсдөө яг бие даагаал яг бүх зүйл баг нэг юм их сургууль төгсөхдөө нэг мэдлэгтэй байж иж тэр уул усанд гарч явна ч гэдэг юм уу те. Яг нөгөө нэг бас нөгөө гадны жуулчдад бас нэг гайд хийж байгаа учраас би бас муу уулчин байж болохгүй, муу гулгагч байж болохгүй ч гэдэг юм уу. Тэгээд яг ууланд одоо баримтах өстой зарчим дүрмөө зөндөл байгаа л да. Хамгийн гол нь нөгөө хүмүүс яг ууланд хүн нэгэнд гай болж болохгүй яг өөрийнхөө амийг маш сайн дааж авч явах хэрэгтэй ихний хэлт зүгээр. Тийм бол. Тэгээ нөгөө нэг найзтайгаа би нөгөө явж байгаа ууланд юу хийж исэн, юугаа хийж явж байгаа гэдэг нэг саяарсан. Тийм тэр найз маань болохоор бас нөгөө нэг Эльбрус гэдэг нэг уул байдаг Европын ноён эргэл. Тийшээ дэшээ нөгөө уулын эргэл рүү гүйж уралддаг тэмцээний алтан хүрэл медальт голуу улс юм. Тэгээ тэр найз маань хүртэл яг ингээд бас тэгж шантарч удаж ирсэн юм билээ. Би бас тэрийг бас хараач тэгж удахгүй байх гэж бодсон. Бас адилхан л тэгж шантарч ирсэн билээ. Тэгэхээр шантрах зүйлүүд бол зөндөө мэдээж ямар ч мундагч бай, хинч бай. Тэгэл тэрнийгээ давж гараад араас нь дахиад босгох ч гэдэг юм уу те. Ер нь өгж байгаа өгдлүүд маш их байдаг уулнаас. Тэг ингээл хинч биш болгоно, ад жаргалтай болгоно, юу ч авч байгаагүй, яанаас ч авч чадахгүй мэдрэмжүүд юу ч гэдэг юм уу. Тэгэл ядаж байгаль ихтлэгээ хайрлж сурна ч гэдэг юм уу. Тэгэл уулыг түшгэлсэн амтан гол ус ч гэдэг маш олон зүйлтэй шүү дээ. Тэгэхээр чинь тэр болгонтой ингээд танилцсан. Тэгэл маш өгж байгаа өгдлүүд маш их юм уу? Маш сайхан өгдлүүд. Ямар гоё юм бэ? Бүр уул руу гармаар санагдчихлаа гэдэг шиг тий. Тэгээ одоо би бас эндээс нэг хоббигоо орлого болгож амьдрахад тулгардаг одоо ер нь хамгийн том сорилт нь одоо юу гэдэг вэ? Хоббигоо орлого. За тэгэл ер нь бол яг өөр төрөө ажиглагдж байгаа дэр бол ер нь бол жоохон юу яах юм бэл. Аргэрийн амьдралууд жоохон юу гэдэг ганц биеэрээ яваа. Одоо байнгын хөдөө яваад хаар чинь хэдийгээ танилцахад тэ яаж юу гэдэг гэр бүл зохион ч гэдэг юм уу тэгээ. Ер нь яг өөрийгөө нэг жоохон яг олж байгаа нэг өөрийгөө олж байгаа зүйлүүд байгаа те ингээл энэ тэнд яваал юу гэдэг өөрийгөө олж байгаа таньж мэдж байгаа зүйлүүд байгаа. Тэгвэл за яг миний хувьд бол зүгээр ингээд нэг юм аргэрийн асуудал жоохон орхигдсон талтай. Тийм л юм байна. Тэрнээс л өөрөө дуртай юм чинь дуртай юмараа одоо юу гэдэг мэдээ ашиг орлого олж байгаа тэр ажиргалтай л зүйл байх л гэж бодож байгаа шүү дээ. Одоо хүүхдүүд бол бас нэлийн хичээлж जैन таасаа хэлж ш ууланд гараад уулнаас сноубордоор гулгана гэдэг бол бас их дээд сургуулийг баг ингээд дүүргэж байгаа юм шиг тий арай ингээд level up тий илүү дээшилж байгаа юм шиг. Тэгвэл хүүхдүүд одоо ингээд сноубордоор гулгахыг гэхэд аагаас нь эхлэх гэвэл ер нь юу хийх хэрэгтэй гэдэг юм болоо. Хэдэн наснаас нь гэх юм бол илүү зүг юм болоо. Одоо 3 4-т хүүхдүүд гулгаж байгаа. Тий ингээд тогшруулж явж байгаа шүү. Ер нь бол нөгөө нэг хүл орж явахдаа зэрэгцүүлэл сноуборд дээр гаргачих юм бол бас нэг амар юм шиг санагдаад идэв. Тийм жоох амт бас. Тэгээ гулгаа явж байна. Яг тэгээд нэг түлхүүрний осор шиг юмнууд тэгээд. Одоо багш нарууд нэгэл аваа явж захтлаа нэг хажууд нэг түлхүүрний осор шиг жижиг юм. Нэг юм сүнх өөрүүлсэн сүнхнээс нэгэ барайл ингээд явж байна. Өөр ямар иттэй юм тий. Юу бодож явж байгаа бол голгоноо агшаа гэж бодож байгаа тий. Тэгэхээр ч баг 3 нас гэхэр ч бүр нэлийн жоох нас ахна юм тий. Манай хүү бас 7 8 таахгүй юу. Тэгээд сноубордоор гулгыг ээл гуугаад идэгин. Тэгээд би бас жоохон царгалаад тэр чин хэрэгслүүд нь хүртэл бас нэлээд өрхөн үнэтэй байдаг юм лээ шүү дээ. Тэгээд дээр нь бас багш авна гэл ингээл бас тулгарч байгаа асуудлууд байна л дагшаа. Тэгэхээр энэ тал дээр яг хүүхэд нь ингээд би сноубордоор хичээлээ гэж хүсээд идэг. Гэтэл одоо бас нэг юм жоохон асуудлууд байгаа. Энэ үед ер нь ямар гаргалгаа байдаг юм бол. За бидний хувьд бол одоо нэг онлайн шоп хөгжөөд бүх зүйл онлайн шопны хүмүүс шинээр нь авах гэдэг. Нэг шинэ гутал, шинэ хэрэгсэл, шинэ сэдийг авах гэдэг. Одоо нөгөө Facebook группүүд дээр бас нэг хуучин
зүйлүүд зардаг тийм группүүд байж байгаа. Миний хувьд бол яг тэгэж эхэлсэн. Хуучин найзсаа сноубордыг худалдаж аваад тэгээ юм баг эхлээд бордоо худалдаж аваад нөгөө нэг малгай хелмет шилж гэдэг юм уу тэр мөрийн зүгээр энгийн дугууны хараа орлуулдаг ч юм уу тий одоо толгойн хамгаалт гэхэд яг сноубордын биш дотор нь малгай дулаан өмсөд дугууны хелметийг өмсөд яг ерөнхийдөө ажиллах зарчим толгойн хамгаалт хелмет маань яг адилхан шүү дээ тий. Тэгэхээр яг тэгэж багаар нь яг бүр цоош нэр биш гэдэг юм уу. Багаар нь сургалтын хувьд бол мэдээж одоо YouTube ч гэдэг юм уу маш олон зүйлүүд байж байгаа шүү дээ. Тэрийгээ туршиж үзээ. За гайгүй болоод өөрөө нэг жоохон одоо өөрөө мэдхээ болж эхлэх гэх юм бол нэг удаагийн багш аваад за би танаас гулгадсан аа. Би тэгээд миний алдаануудыг хэлээд өгөөч ээ. Ингээд өөрийнхөө цаг дээр би тантай цугуулах. Тэгж болно. Яг эхнээс нь бүгдийн ёс зүйн дагуу багшаар заалгуул сайн мэдээж мөнгө санхүүгийн хувьд бас нэг өөрийнхөө бололцоог хараад өөрийнхоороо бие дард сурж байгаа. Тэгээд алдаагаа ингээд нэг удаа одоо оролтоор ч гэдэг юм уу. Тэгж явах боломжууд бас байгаа. Одоо нэг үе бодволаас маш олон залуучууд сонирхдаг болчихжээ. Бичлэг харангууд ч тэр залуу жоохон хүүхдүүд ерөнхийдний сноуборд болоод өвлийн спортоос их юм ирээдүйдээ хурцтай өсөх хандлага байна уу да гэсэн хандлага гаргаж байна. Гэхдээ та яг тогоон дотор нь байгаа хүн те яг таныг 10 гаруй жилийн өмнө хичээлж авах үед одоо ер нь ямар өөрчлөлтүүд гарч ийн те. Хөгжил дэвшил ер нь хэр байна? Тийм мэдээ цаг хугацаа нөгөө нэг өнгөрж байгаагаар хөгжил байлгүй яг хөө тэгээд анх намайг Sky Resort-оор очиход нэг юм атгсан гар шиг нэг юм багс нэг хэдэн хүмүүс л сноубордоор гулгажсэн. Яг тэр би сайн сандаг одоо яг тэр хүмүүстэй ч одоо зарим цуг гулгаа явж байгаа. Одоо бол маш олоолаа болсон. Тэгээд бид нар тэмцээн болгоны дараа ингээл бүгдөө ингээл за групп зураг авахулъя гэж яг тэгдэг. Яг тэгэхэд 10 хэдэн жилийн өмнөх одоо шал өөр болцсон. Тэгээд хөгжил дэвшлийн хувьд ч тэр одоо урагшаага бид нар байнга ер нь хэтрээр бэлтгэл хийж тэмцээнд ордог ч гэдэг юм уу те. 3 төрөлт байж байгаад биш 2 төрөлт тэмцээн зохиодог гэж одоо 3 төрөлт рүүгээ явцсан. Одоо нэг тамирчин жишээлбэл 3 төрлийн тэмцээнд ордог байсан бол яг нэг тамирч яг нэг өөрийнхөө ордог тэмцээнд яг дагнж ордог болсон гэсэн үг. Тэгээд тэр нь мэдээж яг маш сайн үр өгөөжтэй. Яг ийш тийшээ нөгөө төрлөө мэдэхгүй байж ингэж ийш тийшээс авсгаж альч хамаагүй тэмцээнд ордог байсан бол яг өөрийнхөө төрлийг бариад яг тийшээгээ явдаг болсон. Тэгэхээр тэрнээс мэдээж ахиц гарна шүү дээ. Тэгээ хөгжлийн хувьд бол маш том болж байгаа. Одоо бид нэр одоо Францын эрх олимп руу нэг тамирчин эрх авахар л зүтгэж ер нь тактик боловсруулж байгаа юм уу? Та хэд маань тэгэхээр одоо бүр яг олимп руу ингээд явж штэ. Тэгэхээр зуны цагт ер нь яад юм болоо. Одоо ингээд цас хайлж байна тийм довын толгой борлож байна. Тэгэхээр энэ өдрүүдэд ер нь ямар бэлтгэл хийдэм. Дотор бас бэлтгэл хийж байгаа нэг бичлэгүүд бас харагдсан л та. Одоо нэг гимнастикийн бэлтгэл гэмээр л юм зөүлийн юм дээр унаад үсэрч харааж байгаа эргэлттэй тий. Тэгэхээр 100 цагт ер нь яадаг вэ? Одоо нөгөө тамирчид маа нөгөө чиглэлээ хөвөө явсан гэсэн шүү дээ. Одоо уралдааны одоо тамирчид гэх юм бол одоо заалны ер нь бол зундаа бол заалны бэлтгэлүүд явагдана. Одоо фристайл гэхэд бол одоо трамплин дээр нөгөө нэг эргэлтүүд өвөл очиж кикер дээр эргэлтүүдэд бэлтэнэ гэдэг юм. Уралдааныхан хүмүүс нөгөө масс авах массны заалны бэлтгэлүүдээ хийн. Тэгээд одоо энэ тентхийн дотор цанын баазууд руу боломж байвал явж бэлтгэл хийдэг. Дотор цанын бааз гэж бас байдаг байна тий. Урд хятадд зуны удиралч гэсэн байдаг. Яг нөгөө нэг юм хиймэл цастай яг том хөрөгчн дотор л болгож ирсэн үстэй тий. Монголд маань ер нь одоо яг энэ резортууд тий цанын баазууд нэмэгдээсэй л гэж бас бодоод байдаг юм а. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг? Одоо бол яг одоогоор нь бол тий Улаанбаатар хотод Sky Resort байгаа. Тий өөр бас мэдхгүй бас байна уу гшаа. Эрдэнэтэд нэг байдаг. Эрдэнэтэд байгаа. Эрдэнэт Сархиа цанын бааз Улаанбаатар Sky Resort-ийн энэ хоёр дээр тэр болж бэлтгэл хийж байгаа. Яг наа асуудал дээр чинь бол мэдээж энэ тентхийн маш олон резортууд байж ижил бид нар бас нэг хөгжих гарч ирээд одоо резортууд хоорондоо өрсөлдөж зам тал байгаа сайжруулна ч гэдэг юм уу тий. Яг үнэ. Тийм байна. Одоо бид нар урагшаа Жанжаков гэдэг одоо 2022 оны олимп болсон газар яг нэг газар Чонли гэдэг нэг газар очдөг бид нар. Тэгэхэд нэг юм жижигхэн хотыг тойроод бараг 20-30 цааны бац байна. Монголд бол үнэхээр боломжтой шүү дээ. Юу л энэ үйл бол цас байдаг шүү дээ. Тэгээд уул нээж, тэгээд уулархаг орон тэгээд боломжууд байж байгаа. Тэгээд мэдээ одоо тэгэл дараагийн л асуудал болох л та. Одоо ямар ч байсан байгаа нэг Sky Resort дээр бол бид нэр яг хамтарч ажиллаад яг
Манайх яармагт байдаг болохоор баруун одоо нөгөө бүр нисгээс одоо тийш явна гэдэг бол асуултаа бас хол байд юм л да. Тэгээд хүүтэй бас нэг юу яаж чадаагүй нөгөө бордоор явуулж чадаагүй тэрэндээ жоохон юу яагаад идэв гимшээд идэв ингээд. Тэгээд ер нь таны цаашдын бас зорилго юу байгаа вэ? Ер нь ямар одоо ирээдүйд те зорилгоодыг бас тавьсан байгаа бол. За одоогоор бол яг саний нөгөө нэг олимпик ойрын зорилго маань олимпикийн төлөө нэг шгшогийн тамирчид болон шгшогийн дасгалжуулагч нар яг баг болж ажиллаад тэр зүйл рүү зорж ийн яг сноубордын хувьд бол тийм. Тэр ч бас маш том зорилго байхаа гэж хэлдэг байна. Маш том зорилго. Гэхдээ би үнэхээр чадна гэж бол итгэж байна. Дээр нь олон залуучууд сноубордоор хичээлж байна. За хичээлхийг хүсэж байгаа залуучууд бас маш их байгаа. Альва спорт гэдэг бол хүнд төлөвшөл, дэг журам, сахилга бат гэдэг олон зүйлийг өгдөг л дөө. Тэгэхээр яг сноубордын хувьд тийм илүү онцгойлж хэлэх юм бол сноубордоор хичээлснээр хүн нэг ийм л зүйлийг авчдığım да гэд хэлвэл та юуг хэлэх бол? Сноуборд бас нэг жоохон задгаадгүй спорт шүү дээ мэдээж хувцалт одоо тэгэл хэв маяг одоо хүмүүсийн видеонуудыг харахад одоо дэлхийн нийт жоохон задгаадгүй тийм яг мэдээж тийм яг нэг юм залуу насны яг гоё ирч хүчийг харуулсан спорт л доо. Яг тэгж хардаг яг мэдээж яг тамирчин статус яг хөөж байгаа хүмүүс бол мэдээж яг тэгж задгаа стил руугаа одоо явахгүй ч гэдэг юм уу. Үний бүх спортууд л тэгэл яг ард нь л нэг төсвөр төвчээр юмны ард гарах те юмыг олон удаа хийж сурна ч гэдэг юм. Тиймэрхүү зүйлүүдийг өгчөөд яг сноуборд гэж тодорхойлол гэх юм бол ямарсаа өвөлтэй холбоотой учраас их чирэг болно. Тийм даар сурна яг юм хүлчээр болно гэх юм уу. Тэгээ мэдээж нөгөө нэг үзүүлбэр мэдрэмжийн мэдрэмжийг масаа өгжүүлж өгчдөг. Скейт одоо юм үзүүлбэрүүдийн спорт бол тэр нэг жоохон юмнаас олж өөрхөн буултыг алдна. Тэгэхээр торгон мэдрэмжүүдийг яг өгж идэг. Ер нь жоохон мэдрэмжтэй болгодог гэх юм орон зай баримжаа ер нь сэтгэхүй хөвдөж гэдэг юм. Тийм ээ. Ер нь одоо за 30 мөчтэй хүмүүс бол хичээлэх боломж байгаа лөө. Байлгүй одоо манай жишээлбэл 50 гарцсан маа нэг сүхээ гэдэг ах маань чинь тэгээд бас гулгаад 7-8 жил болж байна. Жидээс гулгаж байсан. Тэгээд одоо сурж байгаа хүмүүс 50-60 та хүмүүс ирсэн гулгаж байгаа сурж байгаа хүмүүс зөндөө. Тэр бол нэг тийм асуулт. 8 настайгаас 80 настай гэдэг үгтэй тий. Гэхдээ таны анзаарч байгаагаар ер нь яг хэдэн настай орчим хүүхдүүд илүү тохиромжтой юм шиг харагдаж байна. Магадгүй жоохон 3 та хүүхдүүд 4 гэхээр арай жоохон балчирдаад байна. Тийм балчирдж байгаа жоохон нэг жоохон дараад идэг. Тэгээ ер нь эцэг эхчүүд яхаа зөвлөх нь эхлээд нэг өвлийн уйлралд энчээж нэг юмар гулгадаг. Вич нэг юмар гулгадаг да гэдгийг өгөхийн тулд ганц 2 удаа ирээл тасгаал яг актер гулгуулад байхгүй. Тасгаал. Тэгээ ер нь бол тэрнээс 5 наснаас хойш ер нь яг хүүхдүүдийн хөдөлгөөнд ороод эхэлдэг шүү дээ. Ялангуяа эрэгтэй хүүхдүүд өсөжээл яг тэр үедээ хүүхдүүд маш хурдан сурчдаг. Тэгээ тэрэндээ ингээд дуртай болоод тэгээ басаал нэг өглөө босдгүй байсан хүүхдүүд басаал ска явна гэж орилж морилж жишээ нэг гэдэг юм уу те. Гэрийн даалгавар маалгавраа хийхгүй ска явах гээд идэг. Тийм тал гарч ирж гин гэж. Тэгээд маш гоё хүчтэй байгаа дээр нь л яг явуулчих хэрэгтэй юм шүү дээ. За тэгээд үнэхээр ярилцлага таатай байлаа. Тэгээд илүү олон зүйлийг асуумаар байсан боловч харамсалтай нь бидний ярилцах цагийн хүрээд өндөрлөж байгаа юм байна. Тэгээд өнөөдөр бидний зочингоор сноубордын тамирчин Монгол Улсын 9 удаагийн аварга Хишигбаатар оролцлоо. Тэгээд таны ирээдүйд төлөвлөсөн зарсан байгаа бүх ажил одоо спортын замналтад өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.